За Монголын оюутны спортын 5 дугаар наадам энэ 11-р сарын 2-ноос 12-р сарын 10-ны өдрийг хүртэл нийслэл Улаанбаатар хотод үргэлжлэн за өнөөдөр тэмцээний наадмын маань хамгийн ихний тэмцээн болох Сагсан бөмбөгийн тэмцээний суглаа боллоо. 2005 оноос 4 жил тутамд зохион байгуулагдж байгаа Монголын оюутны спортын наадам энэ жил 5 дахь удаага явагдах гэж байна. 5 дугаар наадамд 93 ихтэй сургууль коллежийн 150 мянга орчим оюутан залуучууд спортын 10 төрлөөр өрсөлдөнө. Энэ наадам 11-р сарын 3-ны өдөр Сагсан бөмбөгийн төрлөөр эхэлнэ. За Сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөх багуудыг өнгөрсөн 3 жилийн хугацаанд оюутны спортын наадам болон оюутны улсын авар шалгаруулах тэмцээнд үзүүлсэн амжилтаар нь шалгаруулж эрэгтэй 16, эмэгтэй 14 баг оролцуулахаар болжээ. Учир нь энэ жилийн спортын наадам COVID-19 цар тахалтай холбоотойгоор урьдчилсан шатны тэмцээнүүд явагдах боломжгүй болж тэмцээнд оролцох багуудыг ийхүү тодруулжээ. Сагсан бөмбөгийн тэмцээнд чансаагаар тэргүүлсэн багуудыг хэсэг тус бүрээр толгоолно. Эрэгтэй эмэгтэй багуудыг тус бүр 4 хэсэг хувааснаар тойргийн тоглолтуудыг хүргэжлүүлнэ. Сагсан бөмбөгийн тэмцээн 11-р сарын 3-наас 8-ны өдрүүдэд спортын төв ордон болон Монгол Улсын боловсролын их сургуулийн биеийн тамирын сургуулийн спорт амхинд явагдана. Тэмцээнд оролцох нийт сургуулийн оюутан тамирчид багш дасгал жуулагч тэр сургуулийн хамт олонд нь амжилт хүсье. Тэгээ оюутны спортын 5 дугаар их наадмын амжилтаа сайхан зохион байгуулагдах байхаа. Монголын оюутны спортын наадмыг цаашид 2 жил тутамд зохион байгуулахаар засгийн газрын шийдвэр гарсан байна. За энэ удаагийн 5 дугаар их наадамд амжилтаа оролцсон оюутан тамирчдаас оюутны шигшээ багийг бүрдүүлж 2021 онд Бүгд найрамдах Хятад ард улсын Чинду хотод болох дэлхийн оюутан залуучуудын спортын 31-р универсиад наадамд оролцуулна.